хүүхдийн жоолны өндгийг улгайлж байгаа, талхыг улгайлж байгаа, барайныг улгайлж байгаа. Бидний гадаа утаа бидний насыг 5 насаар, 10 насаар богиносгож байгаа. Тэгэхээр бидний өдөр тутмаас ингэж улгайлж байгаа, бидний кармар руу орж байгаа. Тэгэд энэ төлж байгаа татвар яаж ийн 40-д, 50-д, 60, 70% руугаа өрэхээр бид нар жилийн 12 сар ажиллахад 7 сарын зүгээр л тэр дараа нарын төлөө ажиллаж байгаа юм уу? Ингээд бидний ингээд юмнаас хумслаа. Тэр инфляц чи яаж байгаа? Бидний амьдарч байгаа байрны үн цэнийг жил болгон 10-аас 14% унгааж байгаа. Бидний авж байгаа цалинг ч гэсэн бидний худалдаж авах боломжийг бид нэр одоо хөгшчүүлэлтээр хүртэл ахмадууд дээр хүртэл яага хүүхдүүд чинь гадагшаа явж байгаа. Сайхан амьдрах боломж хагаал явж байгаа. Тэдний буруу биш. Өөр хүүхдүүдтэйгээ одоо нөгөө насны бөхсөнд гэж ярьдаг тийм ээ. Сайхан өнгөрүүлэх цагаас нь өмсөлж байгаа. Тэр аав, ээж ажиллаа тарж ирээд таксинд одоо халтуурыг л амьдрах гал явж шít. Үр хүүхдүүдтэйгээ өнгөрөх цаг. Хүүхэд нь аавынхаа, ээжийнхээ залуу насыг, ээж нь аав нь хүүхдийнхаа хүүхэд насыг харах, enjoy хийх боломжоос энэ бүх юмнаас хулгайлж байгаа ийм жигшмээр үйлдэл юм аа. За сайн байцгаана уу? Томчуудаас зөв нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Universal англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч улс төр судлаач ардчилсан намын гишүүн ямар их гонштой болж байна. Улс төр судлаач яг хөө нэ төгсөн мэрэгчлэн тэр л дээ. Тий. Амарчин манай студид ирсэн байна. За. Ирсэнд баярлаа. За томчуудаас асуу нэвтрүүлэгт ирсэнд баярлаа. Томорч магадгүй гэж одоо урьдчилаа шүү. Тийм үү. Би ч одоо томчуудынхаа тоод орцсон юм ба тий. Айгүйх гоншинтой болоод эхэлж яана гэдэг чи ороод байгаа юм шүү. Харин мэддэг. За. Одоо тэгээд асуултанд нь хариулъя да гэж. За сони юу вэ? Сүүлийн үед амьдрал ах вэ? Нийгэм соёлын амьдрал чи хэрвээ? Буцалж гин үү? Сонин сайхан бол их байна уу? Өмнөх жилүүдийн хавартай харьцуулбал их онцлогтой хавар болж байна. Гоё байна. Тэгээд энэ нөгөө юу мууга одоо болж байгаа үйл явдал ивентийг хамаагүй ярьж болох юм уу мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол юу орцсон, уур амьсгал орцсон хөл хөдөлгөөн ихтэй гоё л шүү дээ. Одоо тэгээ сайхан залуу үе төлөөлөл нэгэн чухал түүхийн нэг хэсгийг бүтээлцгээл явж байна да. За одоо шинийхээ тоод орж ийн үү, гайгүй тоонд орж ийн үү орсон програмынхаа хэрвээ шин штэ би. Хэрвээ орсон чи юу ямар вэ? Би анх чамаа ингээд орохт ч ингээ харчаад яагаад ингэж байгаа юм бол тоо гэж жоохон бодсноо сүүл рүүгээ яагаад болохгүй гэж бодсон байхгүй. Тэгээд олон залуучуудын дунд аягүй хэрэгэлзээтэй багш. Нэг бол тэ дундноор алдчихмар ч юм шиг. Нэг бол өөрийгөө бодоод эвтэйх явж ямар ч юм шиг. Орсон ч уур амьсгал ямар байна? Намын уур амьсгал юу ямар байдгийм бэ? Тэгэл нөгөө одоо юм болгон хоёр талтай гэдэг шиг хар мянган талтай юм байна л да. Нэг талаараа яг ингээд пүүх ер нь орохгүй бол ингээ ингэж л орж одоо жоохон салхи нээ дээрэс нь одоо эрүүл ухаантай үеийнхнийгаа ер нь хүмүүсийг одоо урайлаа гэдэг талаараа нөгөө талаараа бас энэ эргэл бах л да маш их мэдгүй зүйлсээ мэдж авч байна. Одоо агуулга хэлбэр бүх талаасаа л тэр имиж бүрдүүлэлтчдэр за тэгэл одоо энэ азлагдсан дүүрэг гэр хороодуудаар явахаар ч гэсэн амьдрал ахуйтай их сайн танилцж байна. Маш их хүмүүс зөвлөгөө өгж байна. Тэгээ энэ бүгд нийлэхээр бас одоо гадаад дотоодод сурсан, мэдсэн, эзэмшсэн бүх зүйлсээ хэрэгжүүлэх одоо хүсэж байгаа, мөрөөдөж байгаа улс оронд амьдрах энэ боломж бас боломжоо одоо бий болгох дээр багуугаар нэгээр урагшлал байна гэж харж байна. Ямар ч байсан гаргасан шийдвэртэй бол 90% нь бол эргэлздэг юм аа. 10% нь зарим тийм өдрүүд байдیں۔ Би навшаа хийгээд байна энд гэж бодмоор одоо тэгээд яг хоо залуу хүний хийдэг ажил мөн ч юм уу гэж бодох өдрүүд байна. Гэхдээ 90% нь бол талархж байгаа. Одоо ингээд шууд ингээд алиа салбтаа гэж ороод ирчих тий. Манайхан чинь ингээд айгу туйлшрамтхай шууд хүний нэг үг нь хараад пам дайрчдаг. Би болохоор өөрийг чинь яг 10 жил яг өөрийн гэсэн бизнесээ аваа явсан хүн гэдгээс нь өөртөө адилхан талаас нь харсан байхгүй. Тэгэхээр өнгөрсөн 10 жил өрн зүгээр над улс төрийн ангиллаа оруулахгүйгээр бодвол хэр байв? Монгол улсад Монголын нийгэмд ер нь бизнес эрхлэх ямар байснаа нэг сайхан яриач. Тийм би ч одоо бизнес эрхлэгч багш болоод ер нь боловсролын салбарт бизнесийн салбарт ороод нэг 10 жил болж байна. Stand up comedy хийгээд нэг 5 жил үү 6 жил үү
би ч тэг хийхээ болоод бодож байна л да. Уг нь бол тэгээ мэдээж тэрүүгээр нь таньж байгаа бол нэгдүгээрт, хоёрдугаарт зөв яг хөтэ комеди stand up гэдэг зүйл чинь уг нь эрхчлөөний аягүй том илэрхийл байгаад байгаа байхгүй. Эрхчлөөтэй газар л stand up хөгжсөн байдгийг. Яг нэг эрүүл тарих ус хашгиндаг энэ тэргээд ярьдаг те. Тэр болгоныг бас нэг ойлгох мэдрэмжтэй хүн гэж байна, мэдрэмжгүй хүн гэж байна. За тэр нь яг хөө тийм ээ. Одоо жишээ нь Оросын stand up бол аягүй лаг байж байгаа л эрхчлөөтэй байх үедээ шүү дээ. Эрхчлөөгөө олцохоор ингээ байхгүй болчихж байгаа. За тэгээ тэрийг ялгаж салгаж чадахгүй ч юм уу. За эсвэл намайг өөрөөр мэдэхгүй хүмүүс тэгэж бодох нь гарцаагүй шүү дээ. Тэг өөрийгөө өөрөөр танилцуулж чадаагүй бол миний л буруу шүү дээ, тийм ээ. Таны асуултанд хариулахад сүүлийн 10 жил бизнесийн орчин одоо хоёулаа баг адилхан мэдж байгаа дөө ямар амар байгаа вэ, тийм ээ. Бид нэр нийгмийн даатгалд 26% төлж байгаа юу? Тийм шүү. Хүн манайхаг 26 сая өртөө шүү. Тэгээд хувийн орлогын албан дотор 10%, нөөт 10%. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотор 10%. Аж ахуйн нэгжийн орлогын дотор 10%. Банкны зээлтэй бол нэг 16-аас 18% таа те, бодлогынхүү 13% таа юм. Тэргүй яг ийм дээр банкнаас зээл авах юм бол тэгэл нуруу. Тэгээ инфляц оруулаагүй байгаа. Тийм. Авсан сайл нь юу ч болохгүй. Одоо ер нь бол бизнес хийжсэнээс тэр хийж байгаа бизнесийн ажилт нь байсан дээр. Харин тий арай амар сэтгэл амар. Тий. Тэгээ санхүүгээрч баг илүү амарх. Тэг ингээд энийг одоо гадаад хүмүүнд хэлэх юм бол бүр ингээд толгоон ингээд гацгаар байгаа байхгүй. За өндөр татвар авч болно. Барууны орон авч идэг. Гэхдээ тэрүүгээр чи нэг утаагүй, төгжрөлгүй, эмнэлэг нүрэлцээтэй, сургууль нүрэлцээтэй нийгмийг бий болгодог үстэй. Манад ингээд алимч байхгүй те. Тэгэд ийм нөхцөл байдал байлаа штэ. Ер нь. Тэгэд яагаад ийм нөхцөл байгаад байгаа гэд харахаар амар ойлгомжтой. Бүх мөнгөний ингээд 70% нь төрд байт юм байна. Тэгээд ингээд би ингээ амар тийм одоо тий ах нар шиг юм аль болох тийм уйдгартай гарч юм ярихгүй гэдэг. Тэгэд зүгээр л хідүүлээ залуу хүмүүсэд хар ухаанаар үдэг гэж. Тэгмэд хоёлаа ягаад 40% ингэж төлөөд байгаа юм. Зөвхөн нийгмийн даатгал татвартай. Тэгээд багасгамаар шүү дээ тийм ээ. Тий энэ их мөнгө ингээд евро ороод байгаа ингээд харсан чинь ингээд нийслэлийн ингээ 24 оны төсвийг харч 1.1 их 80 байгаа байхгүй. Тэг тэрэн дээр камер суйрлуулна гэн автобусны буудал барьна гэн хуваар нь хийлгээч. Яг гоо тэр ажилтны компаниг мөрөөр нь үйл ажиллагааг нь явуулаад та нар өөрсдөө камераа суулгаа. Тэр фантомын тэр юунуудаар тийм ээ үйл ажиллагаа явуулж байгаа газруудаар нь өөрсдөө нь камерыг найруулчихлаа. Автобусны буудлыг тэр 5 богдоор хийлгэж ч юм уу KFC-ийн баннерыг нь тавиул л та. Тэгээ ядарч цэнэглэгч мэглэгчтэй гоё хийдэггүй. Power bank мангтай. Ингээд төсвөө хумил та энэ чинь. Үгсэндээ ингээд төрөөр дамжиж мөнгө яваад. Тэгээд бидний карманаас л гарч шин. Тэгээ зүгээр энэ дэр нэг сонирхолтой гэх юм уу би дандаа ярьдаг юм хэлгээд би өөр 14 оны 3 сараас хойш Universal-ыг ер нь байгуулж хийсэн. Тэгээд тухайн үед бол 22 23 арай хүрээгүйсэн. Банк макнаас зээл болтохгүй шүү дээ. Тэгээд банк санхүүгийн байгууллагаас би чинь сарын 4% гэдэг чинь жилийн 48%-тэй зээл авч байгуулж ирсэн. Тэгээ яг хуу амар эрсдэл үү. Эргээ одоодох те нэг залуу байсан. Тэгэнгүүт нөгөө 10 хэдэн оны үед тэр чинь 17 8 оны үед юм уу нөө жидүүгийн асуудал гараад тэг би ингээд нэг ийм байнер бичсэн ингээд татвараа төлөхгүйгээд усын хурлын гишүүдээ 3% зээл аваад 3% үтэй. Тэг манус ягаад 48% зээл аваад байгаа. Төлөхгүйгээд боо юм болж. Тэгэд хуульчд мөлчд орж зүглээд мэнхүү тэгж болдгоо маа ингэж тэмцэхгүй зүгээр өөрөөр тэмцээгээд тухайд тэгж л байсан. Тийм л шүү дээ бид нар ч гэдэг. Уу сайн ингээд төрд маш их төвлөрөл байна гэл. Одоо ингээ хүмүүс мэдээд гэхдээ хүмүүс ингээ сайн ойлгохгүй байгаа хгүй. Төрд анхгаар байна, олон яамтай байна, олон сайттай байна, төрд их мөнгө байна гэдгийг хүмүүс ерөөсөй ойлгохгүй. Төрийн мөнгө яг хаавар яаж явдгийг мэдэхгүй. Хойл болохоор яг дундаас нь алдсаж мөнгө олоод тэрүүгээр алдсаж татвараа төлж ялгаа тавьдаг болохоор жоохон мэдээд ш. Бид нар одоо залуу хүмүүс арай өөрөөр сэтгэх ёстой гэдэг нь ийм юм шүү. Хүмүүс шууд гэж чи тэгвэл яах ёстой дөрөх гэдэг адилхан болгоо их гэдэг байгаа юм шүү дээ. Бид нар тэгдэггүй байгаа шүү. Ер нь манай үеийнхэн хараа бид нар өмнөх үеийг бодъё заа. Би зүгээр ингээд хүний биологийн насаар ингээд ялгамааргүй. Яалтч нү ямар ч нэг юм үе үеэрээ ярьдаг болохоор өмнөх үед яадаг байсан гэхээр ямар ч аргаар хамаагүй мөнгөтэй хүн баян 6 харагддаг байсан. Хүн тэр юу байгаад шүү дээ. Reputation нэр хүнд байгаад шүү дээ. Тэр их чухал байгаад идэв шүү дээ. Ингээд нэг нийгэмд эзлэх байр суурь дээр одоо ч legacy үлдээж байгаа өвч гэдэг юм уу. Манай үед бол нэр цэвэр явж байгаа байдал, аливаа зүйл шудраг ёсныхоо талд байгаа байдал энэ илүү амар үнэлэмжтэй зүйл болсон байхгүй юу?
Rocket Bay-г харалтаа худалдагдаад байгаа юм уу? G-г харалтаа. Эдгэр чи ингээд цаашаага өгөх үр өгөөч энэ зах зээл манд хэлж байгаа учраас хүссэн үсэг авч байгаа. Тэгэхээр одоо би бол юу гэж уриалмаар байна вэ гэхээр энийг хумээ. Тэр тендер ямар ч хэрэг байхгүй тэгэж автобусны буудал бариад байгаа. Тэр төсөл хөтөлбөр ийм зузаан нэг худлаа буушаа цааслаа өгөөл болчтой юм л ч дээ. Боловсролын ямар дүүрэн төсөл хөтөлбөр ногоо хөгж хаасаагүй. Тэгэнгүүт энийг нь шүү дээ те. Үнэхээр тендер зарламаар байгаа бол хэдүүлээ хэмэл оюун ухаанаар шийдээ. Би хэмэл оюун ухааны багтаа уулзаж үзсэн. Ноднон 21439 тендер зарлагдсан байлээ. Тэгээд ингээд жишээ нь энэ Peace Tower шиг барихад нэг 51 билүү гарын үсэг хэрэг болт юм лээ. Дараа 51-ийн дараагийн гэсэн үг. Тэгээд 51-үүд арх уун гэсэн үг ч тэр чинь тий. Яга авилгал өгөөд тэрийг яг 100 биш юм гэхэд 17 болох. 3.2 дараагийн нөлөө 3.2 зүгээр технологийн тусламжтай багасгах л та. Бидний замаас зайлаад өгөө гэж залуу үеийн аргаа ядаад ингээд төрд орж байгаа хөөхгүй орох гээд чиж байгаа хөөхгүй юу? Ер нь бол ямар ч хүн бизнес хийгээд амьдрахад олон түмний хараал идэхгүй мөрөөрөө сайхан дураараа өөрийнхөө скежүүлтэй тий шөнө 12 хүртэл ингээд офис дээр байжсэн ч гэсэн гоё дуртай байгаа зү ингээд тийм л боломжтой нийгмийг л бүтээмэр шүү дээ хідүүлээ ер нь тий. Тэгээ та бүхнийг бас ингээд намайг юм уу нэвтрүүлэгтээ ураад энэ платформыг олгож байгаадас баярлалаа гэж хэлмээр байна. Би ингээд одоо би бас яг наадгаж ингэ ярих гад тэгээ би ярихаар гоншгонсон болох гэдэг байхгүй. Одоо тэгээ тэнд ингээд төсөл хөтөлбөр нэрээр төсөл бичиж байгаа нэрээр дарга нар нь төслөө захиалаад авчираад мөнгөө хувааж аваад ямар ч тайлангүй тайлан гараараа бичиж өгөөд ийн энэ би гоншгонсон өөрөө авч чадаагүй болохоор гоншгонсон болох гэдэг байхгүй. Тэгвэл чи ер нь төсөл бичиж өгж үдчихсэн юм уу? Тэгээ одоо айл нэг ямар ч юм уу авж исэн кейс байгаа мó? Авж исэн кейс байхгүй. Байхгүй мó? Тий би бол боловсролын тендер мендерт бол нэг удаа орох гэж үзээ. Тэгээд тэр үнэн бүтэхгүй үр дүн гарсан л да. Уг нь бол нилээ нэг гоё прожект байсан. Тэгээ миний санал болгосон үнээс 2 дахин үнэтэй ч үлээ нэг тэгэл нэг даргыг хамаарал бүхий компани авч исэн юм байлээ. Одоо тэр бол нэг ярьж гоншгоноод яах юм те. Яг гоншсон болдог. Тэр бол яг бидний үгийг ламыг л хаацааж байгаа. Юу л доо. Битүү улгаа хийчихэд залуу үеийн ороод өөрчлөе гэхээр чи туршлагагүй чи түүхээ байна гэдэг тоххой. Ингээд бүр нэг гоё нэг хаацаадаг үгтэй болцсон шүү дээ. Бүх юм дээр ингээд нэг амийг нэг гоё тагалдаг ингээд өгнүүд өгдөг ингээд төрийн өмнөө сохтон боож хөглөн ингээд янз бүр. Тэрэн дээр бол юу ажиллахгүй юм шүү. Гоншгонжийн гэж хэлж байгаа хүмүүс ч байдаг юм уу? Чи болоогүй байна гэж байгаа ч юм уу? Тэд нар бидний тархинд төрөөсгөө оршиж болохгүй байхгүй. Хэдүүлээ өдөөс нь яад алцгалцтай буруу юм байвал бурууг нь хэлгэлсэн шүү дээ. За хулгай гэдэг үг бүр тренди болчихлоо. Одоо бүр хулгай гэдэг хүмүүс анх чигшдэг байсан бол одоо чигшгээч байла. Тий, төжчлөө тий. Одоо ингээл хулгайч гээл хөө чи хулгайч гээд тоож овооч хүн алга тий. Сууж ил байдаг тийм болчихлоо. Тэгвэл яг хулгай хийдэг процессыг чи юу гэж хардаг вэ? Яг хаана яаж хулгай болдгийг мэдээж энэ дарамнаар бол төсөл бичээ суухгүй шүү дээ. Мэдээж төсөл бичиж хэдэн дүүргээ олчаа тэрнээсээ 10% гээд яг нэр хэлчих тгийгээ сууж авахгүй шүү дээ. Тэгэхээр чи ер нь хулгайг яаж явуулдаг гэж бодоод тийм. Би бол ингэж бодож байгаа. Ингээд юм төсвийн мөнгө аваад нэг кармалчдаг юм биш л баг. Тийм тэр чинь шууд процесс биш үү? Тэгэхдээ төсвийн мөнгө хаанаас гараад байгаа? Засгийн газар дээр очиж одоо улсын хурлаа баталж байгаа тийм үү төслөө. Тэгэнгүүт ерөнхий сайд дээр ингээд хуваарлагдаж байна. Тэгэнгүүт ингээд захиран зарцуулах төсвүүд ингээд хуваарлагдаж байна. Тэгэл ерөөсө тендер болон концессор л дамжиж байгаа л асуудал шүү дээ. Тэгээд таньдаг хүнээрээ дамжуулаад ингээд яг гоо тэр 10% гэдэг бол одоо хоёлаа яриад хүн хөтгсөн болохгүй бодтой зүгээр 10% нэхээс сууж идэв шүү дээ. Одоо Монгол хаасаагүй бизнесийн зарчим тийм л шүү дээ. Тэгээд одоо ингэж байгаа байхгүй юу? Төвжирлийн сайд гэдэг одоо энэ бүр ингээд бодгоор юм ridiculous юм. Ямар нэг юмны үр дүнгийн сайд байгаа байхгүй юу? Одоо юмны чинь яах гэж байдیں۔ Ингээд альва асуудлыг шийдэх, тэрийг сэргийлэх гэж байдаг үстэй. Ингээд төвжирлийн сайд гэдэг байж байгаа. Төвжирлийн сайд гэж байгаа бол архитектийн сайд байх хэвээр. Ядуурлын сайд байх хэвээр. Хутааны сайд байх хэвээр, тийм ээ. Ягаад чинь төвжирлийн сайд гэдэг гоё юутай. Тэгээд тэрний яж байгаа амар новши ажиллаа. Тэр үзэж шийдэгдэхгүй. Тэгээд чи төвжирлийн сайд болох уу? Амар новши зөө. Ингээд амар хөгээ ажиллахгүй тэр. Гэтэ яг хуу тэднэрт бол хөгийн гэж бодогдохгүй. Ягаад гэхээр жилийн захиран зарцуулах төсөв нь 331 тэрбум төгрөг байхгүй.
Тэнгүүд 331 нь Гэтэ уур хүргээд байгаа. би ингээ амьдралдаа тэрбум төгрөг гэж харж үзээгүй заяа. Яаж үз? Тий. Тэгэнгүүт тэрэн дээр л амар гой мөнгө идэх боломж гараад ирчихсэн. Тэгээд тэгтээ шууд пак гэхгүй шүү дээ. Ингээд таньдаг компани аавна, тэндээс нь дэвэг аавна ингээд бас нэг хөөрөнд төөрүүлээд ах шиг байгаа юм тий. Тэр компаниудын араас зарим нь айгүй овжин хийж байна. Зарим гарууд бол нөгөө охиныхоо нэр мэр дээр офшор нээждэг шүү дээ. Зарим нь бол тэр уяач хүүхд ингээд одоо үед бол криптогоор л авах хэрэгтэй мэдхгүй. Би өөртөө ингээд зүгээр яг эдэн гаргад юугаар ингэж байгаа бол эсвэл кашаар яаж байгаа юм бол яад юм бол сейф мэфэндээ одоо юу вэ? Хэдэн төгрөг мартцсан тэгэл ингээ ярьж идэгэн штэ. Бүр ингээд гайгаад байгаа байхгүй. Бид нар чинь түрээсээ нэг хоног хоцроож төлөөд ч юм уу ингээл банкнаас зээлмэл яадаг бол нойр одоо ингээд унтаж чадахгүй. Тэгэхэд гарууд ингээд янз бүрээр ингээд тим схемээр бүр гарчсан бохоо тэр нь. Би бол тэгж болтой. Тий одоо нэг төрөвч хайчгаар л ингээл туггуурал ямар өдөг лээ нэг дотрын 20,000 заас байхаа юм үхэн те. Сейфти юм мартсан бохоо гараад. Тэгмэд би болохоор хулгайг ингэж бодсон байхгүй. Би ингээд одоо G500-ын машин чи одоо 400-500 сая шүү дээ. Хүмүүс ингээл хүмүүс ингээл яг 20 унж байгаа юм шиг ундаг те нэг хэсэг хүмүүс. Би гайхдаг байхгүй. За энэ байр нь тэрбум 500. За энэ 2 тэрбум. Тэгээ цалин 2 сая 500. Тэгэд яа би одоо юугаараа дутуу юм те эсвэл одоо юу гэдэг тэр сургууль соёлд нь сураад ирээд хідээр үнэлэгддэг юм болмол гэхээр би ингээм амар гайхаад идэгс байхгүй. Тэг чи би сая надад нэг юм боллоо. Би сая тэр цагаад гэдэг газар л очиж үзлээ. Цагаад тэгсэн чи тийч ингээд Монголын нүүрсийг зүгээр ингээд бүхлээр нэм хараар нь ингээд ачаа гардаг юм биш үү? Өдөрт ингээд 1500 орчим ийм чингэлэг нүүрс гардаг гэж юм. Задгай чингэлгээр. Тэгээ би ингээд тэрийг харчих. Миний бүр ингээд хоолоо зангираад зав. Тэг ингээд тэндээс ухаал ингээл гаргаал хятад нь хөссөн үнийг хэлж аваад авахгүй гэж хангалал тэр нь улсын төсөв рүү ороод ийм л процесс болдог байсан юм гэж би бүр ингээд хараа заяа. Тэгээ бүр ингээд өмрөөд тэгвэл энэ төсөвдөр сууж байгаа хитгэн хүн чинь тойрж ингэж мөнгөчих нь аргагүй юм байна гэж би бодсон байхгүй. Тэгээ эргэж ирээд харсан чинь манай ус төрсөн амар кэш мөнгө тараадаг. Зүгээр л бэлэн нь доллар орно бэлэн мөнгө. Нэг уг нэг юу байдаг шүү дээ. Бизнес хийхэд нэг одоо яаж юм төлөө нэг юм гэрэл авч чинь, камер авч чинь, хүн ажилуулж чинь, ширээ авч чинь, мөнгө зарж шít. Мөнгө зарж байгаа зараад ашиг олох гээд байна тийм үү. Тийм улс төрчд байна. Улс төрлөө амар их мөнгө зардаг. Тэр чинээгээр өгөөж одоо ургацаа авдаг. Одоо манай намд ч байна. Ирэх баригч намд ч байна. Намгүй шүү. Яг танай намд ч байна гэж байна. Тий, одоо манай гэж байгаа шүү заяа. За. Байна. Ер нь энэ бол айгүй тийм ямар ч ихшмээр үйлдэл вэ гэдгийг бид нар гэхдээ яг энэндээ хүлээж авчаад энэндээ хүлээж авахгүй. Хардаа одоо хулгай гэхээр сая ярьлаа шүү дээ. Бүр дөжөрчлөө. Нүүрсний хулгай, чидүү, хөгжлийн банк, одоо янз бүрийн сангууд, тендер, концесс эндээс авж байгаа тэр нүүрсний аман дээрээс аваад гаргаж байгаа нүүрс болгоо. Авж байгаа идэж ууж байгаа тендер болгоо. Бидний хүүхдээ олно. Хүүхдээ жоолны өндгийг улгайлж байгаа, талхыг улгайлж байгаа, барайныг улгайлж байгаа. Бидний гадаа утаа, бидний насыг 5 насаар, 10 насаар богиносгож байгаа. Тэгэхээр бидний өдөр тутмаас ингэж улгайлж байгаа, бидний кармар руу орж байгаа. Тэгэд энэ төлж байгаа татвар яаж ийн 40-д, 50-д, 60, 70% руугаа өрэхээр бид нар жилийн 12 сар ажиллахад 7 сарын зүгээр л төрийн төлөө ажиллаж байгаа юм уу? Тэр төрийн биш ээ. Тэр дараа нарын төлөө ажиллаж байгаа юм уу? Ингээ бидний ингээд юмнаас хумслаа. Тэр инфляц чи яаж байгаа? Бидний амьдарч байгаа байрны үнцнийг жил болгон 10-аас 14% унгааж байгаа. Бидний авж байгаа цалинг ч гэсэн бидний худалдаж авах боломжийг бид нэр одоо хөгсчүүлэлтээр хүртэл ахмадууд дээр хүртэл яага хүүхдүүд чинь гадагшаа явж байгаа. Сайхан амьдрах боломж хагаал явж байгаа. Тэдний буруу биш. Өөр хүүхдүүдтэйгээ одоо нөгөө насны бөхсөнд гэж ярьдаг тийм ээ. Сайхан өнгөрүүлэх цагаас нь өмсөлж байгаа. Тэр аав, ээж ажиллаа тарж ирээд таксинд одоо халтуурыгээл амьдрах гал явж шít. Үр хүүхдүүдтэйгээ өнгөрөх цаг. Хүүхэд нь аавынхаа, ээжийнхээ залуу насыг, ээж нь аав нь хүүхдийнхаа хүүхэд насыг харах, enjoy хийх боломжоос энэ бүх юмнаас хулгайлж байгаа ийм жигшмээр үйлдэл юм аа. Гэдгийг хэдүүлээ
сайн ойлгомоор юм шиг санагдаад байна. Одоо наадхан дээр чи юм байна. Муухайг нь мэдээд байна зэ. Хулгай байгааг мэдээд байна. Ханаас хулгайлж байгааг нь мэдээд байна. Хин хулгайлж байгааг нь мэдээд байна. Тэрийг хажуунаас нарийн ойрхоноор хоёулаа харчаа хэлээд байна зэ. Гэтэ хоёуланд нь хүмүүс итгэхгүй байна. Хүмүүс хөдлөхгүй байна. Энэ ингэж ярьсан нь тэнэг харагддаг юм баг багаар үүсээд байгаа байхгүй. Анх манайх контент хийж яхад вау мундаг те дуурж ийн гэдэг үсэн зэ. Одоо энд хитээс сөрөг юм боллоос залхдаггүй бахта эргүү юм бахта гэдэг рүүгөө орж ийн зэ. Яа тэгвэл бид ингээ баг багаар тасаад ингээд дарангуул яваад байгаа байхгүй ингээд хоёр талаасаа ингээ айж байгаа. Тэр одоо яг уу за яг уу чи дэвшлээ те гарлаа. Би эндээс чадхаа хийлээ. Тэг хоёлоо хүчрэхгүй шүү дээ. Яа тэгэл олон нийт чи ойлгохгүй хөдлөхгүй шүү дээ. Энийг юу яаж хийдэг вэ? Тэгэд өөрчлөх процесс чи ер нь тэгээд нэг 15-20 жил үйт юм шүү. Нааш сайхан л үгүй. Тэг багтаа шүү дээ те. Тэгээд яг уу би бол ингэж удаа энэ ганцхан Монголд ч биш л дээ. Нөгөө ингээд хүмүүс тийм зүгээр за миний нэг санал юу юм гэдэг ч юм аа. Хүчгүй тийм өөрчлөлт хийж чадахгүй гэдэг тэр мэдрэмжийг мэдрээд идэв юм шүү. Тэгэд дарангуул яг өөрийн хэлдгээр тэгжил эхэлдэг л дээ. Яг хэвлэлийг нь бацдаг, дасгадаг, муу мухайн хэвийн болгодог. Тэгээ хүмүүс үг хэлэхээр шоронд барьж хордог. Тэгэхээр цац түүх гэнэ. Хүн тэ улс орон морноо өөрчлөхөөс илүү үр хөвтэй л бодсон шүү дээ. Үр хөвтэйг нэг хоног байхыг л бодсон шүү дээ, тийм ээ. Муу мэдэн тэр. Сайн мэдэн болох тэр удаан үргэлжилдэг юм байна. Хүнийг ер нь удаан айдсаар өдөртдөг юм байна. Хамгийн сүүлд Герман Япон хоёр нийлж хагаад дэлхийд дахныг айдсаар яг удирдах гэж үзсэн, фейлдсэн. Өмнө одоо энэ Ottoman Empire-аас ахуулаад Ромчууд бол бас ихэнхтэй бол гайг байсан. Гэтэ амар дарангуул нэрхэлтэй үед бол зөндөө байсан. Том ингээл зэрхэг гүрнүүд айдсаар удирдах гал хичээд яа. Гэтэ нөгөө яг мэдлэгийг эрэлхийлж байгаа, байлдан дагуулж байгаа нууд нь бол илүү удаан оёрхтой юм шиг байгаа юм л да. Зүгээр түүх аккаунтууд харахаар айдсаар бол нэг 200-300 жил үргэлжлээд тэгэж байлдан дагуулж байгаа, ардчлалыг эрхмэлж байгаа, шинжлэх ухааны ололтыг одоо нэгдүгээр тавьж байгаа гүрнүүд бол ингээд 500 жил бүр ингээд 1000 жил мэл оршин тогтносон байгаа байхгүй. Одоо ингээд одоо манай хойд урд хоёр хөрш ч гэсэндээ ер нь за хойд хөрш бол айдсаар төрөмгөлж байна. Урд хөрш бол харьцангуй бас капиталист байх шиг байна. Гэтэл мэдээж коммунист. Тэгэл одоо энэ Белорус руугаа ингээд яваад орцсон. Тэг ийм режимүүд удадгүй юм байл л тээ. Ялангуяа манай шиг оронд бол за яг хэсэг айлгана, хэсэг ингэх бах. Тэгээд бид нар бол удаан тисэхгүй хөө. Тэг яг айдас гэдэг юмд. Удаан тисэхгүй. Жаргалт ч нэг удахгүй бас тий эдгэргийн гоё яваад болохоор жоохон хүчтэй гармаар хөрсч мүсэд ч юм уу. Тэгэл бидний цикл бол харьцангуй богинохын интервалтай явах гэж бодож байгаа. Тэгэхээр тэр бол нэг би бол нэг 15-20 жилдээ ингэсгээ л явж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Аха. Одоо улс төрд яг ингээд орж байгаа хүмүүсийн ихтгэл үнэмшил мэдээж анхандаа гоё л байдаг шүү дээ. Өөрчлөлт одоо эхнээс нь харж илээ шүү дээ. Хитгэн ах хүмүүс ч одоо ингээд ярьснасаа худлаа яриад өөр мөр юм яриа явж байгаа шүү дээ. Та тэгээд айж гин үү? Одоо ингээд нөгөө ингээд зүгээр амар их ир зориг юунд ч хүрэхгүй гэдгийг ингээд бид нар ингээд тодорхой жишээнүүд дээрээс хараад байна шүү дээ. Тэгвэл та ч тэ нэгт мөнгөгүй шүү дээ. Тий. Гарч чинь хүн амтан байхгүй зү байхгүй. Тэгээд одоо ингээ аим байдал дээр буухаар үгүй юунаас айж гинэ гэж. Одоо ингээд хүчгүүдэд ингээд намдаа ингээ хичнээн ганцаараа гişүн бодлого ганцаараа бүхөршлээ хийхгүй шүү дээ. Эсвэл ямар ч технологиор ардын найсан буруутан гэмт хэрэгтэн болох технологи нь амар эвтэйхэн үйлчлээд ингээ ажиллаад хахад айдас байхгүй нь. Зүгээр ингээл дайраад байгаа юм. Гараал боловсролын өөрчлөл чинь сонгой арахныг боловсролтой болгох чинь лабод барь чинь гэж бодоод байгаа юм. За нөгөө угаасаа мөнгө төгрөггүй амтэн чинь сонгогдоход ч хэцүү байх зэ. Ерөн сонгохноос хэцүү. Ихэнх хүмүүс боломжгүй ч гэж харж байгаа. За нөгөө сонгогдсны дараа яах вэ гэдэг асуудал яригдээд байна шүү дээ, тийм ээ. Тэгээд яг нөгөө эргэж байгаа иржимэн дундаа орчдөг юм шүү. Тэг хичнээн өөрөө бодож исэн ч гэсэн тийм айдас байна уу? Нэрээ ялгаагүй хогийн ялгаагүй эднэр шиг болоод хуурчих үе гэдэг үү? Нэг Нодингийн үдид л улс төрд орж исэн. Тэгээд улс төрд орох шийдвэрийг гаргах гад би уг нь нөгөө тэрүүгээр нь төгсөж 10 хэдэн жил болцсон. Тэгээ аавтаа ярилцчихсан байхгүй. Тэгээд би зурсууж энэ яах ёстой вэ?
мөнгө санхүүгийн асуудлаа шийдээд өөрөө карманда хэдэн сая доллартай болцоод тэгээд орох ёстой байдаг юм уу яадаг юм гээд. Тэгээ бид хоёр нэг юм дээр ярилцсан. Энэ зүгээр нэг хүний нэг ёс зүй хүмүүжил философи үндсний асуудал юм шиг байгаа юм. Тийм болсон ч гэсэндээ шунлан дийлддэг хүмүүс байдаг тийм ээ. Тэр зөв гэж байгаа зүйлийнхаа төлөө одоо тууштай тэмцэх ёстой гэдэг нэг нэгдсэн утга санаан дээр гор шийдвэр гаргасан. Тэгээ зүгээр яг богино хугацаанд бол миний нөгөө яриад байгаа юм болохоор одоо нэгэн талын нэгэн ард байхгүй, нэгэн талаа тэрбум ард мөнгө төгрөг байхгүй юм чинь одоо сайхан олон нийтэйгээ дэмжлэгээр юун төлөө өдий зэрэгтэй ямар капитал үүсгэсэн гэдгээ би харъя гэж бодод байна. Ямар сошиал капитал үүсгэсэн. Тэгээд дэмжлэгээр ямар ч ус үүснэ. Тэрний дараагаар бол итгэж байгаа, зорж байгаа энэ зүйлсийн төлөө бол уухгүй явна. Нөгөө хинээс ч яахгүй юм чинь бас нэг юу яах гэдэг юм л та. Зоригтой явах боломж байна гэж харж байгаа. Хоёрдугаарт нэг зүйлийг бас маш сайн ойлгоорой. Ерөөсө ганцаараа гэж юм байхгүй шүү. Би хизээж ганцаараа байгаагүй. Хизээж ганцаараа байхгүй. Өнөөдөр намайг бүтээсэн надад одоо энэ амаржинг бий болголцсон маш олон хүн байсаар ч ирсэн. Байсаар байгаа. Парламентд ч адилхан, ганцаараа биш. Намд ч адилхан. Маш олон эрүүл сэтгэлгээтэй эх орноо өөрчлөе гэдэг хүмүүс улс төрд хувийн хвшил миний найзууд хүрээл маш олоола байгаа шүү. Яг хоёлаа ингээд нэг хүнтэй яриад байна. Хүмүүс тэгдэг чи ганцаараа юу өөрчлөх гэдэг. Үгүй шүү дээ. Үнийг чөлөөлөе гэдэг хүсэл баримталтай одоо манай цэнгүүн болж хсалтын дөрөвт байж байгаа шүү дээ. Гишүүн болно шүү дээ. Энэ юмхтэй гэхдээ ганцаараа биш байхгүй да. Ахаад гэхдээ энэ чи ганцхан бас залуу хүмүүс биш ингээд янз бүрийн демографикс ингээд үзэл баримтлал нийлж байгаа зөндөө хүмүүс байгаа. Дээрэс нь юм чин нэгээр дуусахгүй. 28 онд яах юм? Манай үеийнхэн магадгүй 20 л орж ирэх баг. 32 дээр яах юм? Энэ нэгдүгээрт надад боломж нь олцсон бол тэр боломжийг нь чадхаараа нээхгүйр болъё л да. Би өнөөдөр 33 настай. Энийг хүмүүс нэг Powergen гэх нөө яана өөрсдөө мэд. Би 66 хүртлээ гэхдээ би гэр хоолыг хавс хороолт болгомоор байна. Би энэ Монголын захын хорооллын хүмүүсийг ангилалтай болгомоор байна. Энийг би ихтэй ганцаараа хийхгүй. Маш олон хүмүүсийн тусламжтайгаар хийнэ. Тэгэхээр 30 жилийн 40 жилийн прожект бодож байгаа хүн одоо энгийнээр хэлэхэд юунаас айхавдээ л гэж хэлмээр байна л да. Тэгвэл хүн айгүй хайрцаглагдсан байт юм байна тэгвэл. Яг энэ оффистаа суугаа хайрцаглагдчих. Надаа юу ч утгагүй гэдгээс. Гэт хараа тэгж санагт өдрөө зөндөө л байж тээ. Гэтэ нэг амьдрал утгагүй бүр бүхэл бүтэн existential crisis ордог үстэй ингээд оршин тогтнолын юу гэдэг хямрал гэдэг оршихуй хямрал гэдэг лөө. Гэтэ нэг энэ нь за би бол яг вэ ингээд бас ганцаараа биш байгаа шүү дээ. Баг байна, хийсэн зүйл байна. Тэг ингээд хангалттай өөдрөг авах зөндөө шалтгаантай. Тэгээд өөдрөг болохоор л одоо л ингээд явж байгаа. Тэгэнгүүт одоо яг саяны ярьсан тэр нэг юм учир битүүлэг айдас юм шиг тарих угаалт юм шиг юмний золиос хүмүүс болоод юм л та. Тэгэхээр яг ийм сэтгэл зүйтэй хүмүүстэй уулзж штэ одоо өөрөө очиод нүүр тулж штэ. За яг танаа тойргийн зарим хүмүүс бол яг дотор нь хийх номын нөхгүй өрнөө хийх цүнхийг өгчдөг тиймэрхүү сэтгэлгээтэй хүмүүс байгаа штэ. Тэгэхээр энтэй арай өөрөөр яаж үзэх чинь. Одоо очиод хүмүүстэй уулзаад яг Тэвэт араа өөрөө ч асуултанд хариулахад би тийм айл болох хит өөдрөг биш байхаар хэлж байгаа шүү. Айдас гэдэг юм тодорхой хэмжээнд байна. Зүгээр нөгөө хоёулынгийнх нь тайлбар нь адилхан байна уугүй юу гэдэг үү. Нэрнгээсээ ингэж яваад ямар ч хэрэггүй юмд амьдралаа өрчүүл яана гэдэг ч гэдэг юм уу. Би одоо энэний зүйлөөс нь сайн байхгүй бол яана. Эсвэл нэрнгээсээ хайрцаглагдаад нэрнгээсээ адилхан хулгайч болчдığım болов гэдэг эргэлзээ айдас байлгүй яг тодорхой хэмжээнд яг одоо гэхдээ нэг одоо контролдож чадах юм маань би одоо өөртөө маш их итгэж байгаа учраас өөр зүйл бодогдохгүй л байна л да. Ирээдүг амьдралд янз бүрийн сорилтууд гарч ирэх бах. Тэрийг бас давах механизм нь юу ах уу гэж би дотор их боддгийг. Энийг яаж контролдох вэ? Энийг яаж контролдох вэ гэд өөрөө нэг төлөвшөх хэрэгтэй асуудлууд байна. Төлөвшнө гэдэг нь ихтэй маш олон талаараа шүү. Бид нэр 60 70 хүрсэнчгүй ч төлөвшдгүй л бах. Ер нь хүн чинь ингээд суралцаа явж байдаг. Тийм зүйл бол байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт яг нэг асуултанд нь хариулахад одоо яаж үзэх вэ?
Одоо нэг энгийнэр бол тэгээд байл л да. Тэгээ танаа тойргийнхаа ярьж байгаа юм чи ойлгох юм уу? Тэгээ идэх юм уу гэж байгаа. Би бол ингэж хариулмаар байна. Yes. 100% эргэлзэхгүй байгаа. Би эрүүл ухаантай эрүүлэр саналаа өгдөг. Маш зүв бодолтой хүмүүс байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Энэ вакуумжиж байгаа асуудал биш шүү. Энэ бүр түүхийн аккаунтуудыг харахаар зүгээр сүүлийн 2 сонгуулиар л фейлдсэн юм бэл. Энд чинь их уулаан тойрогдооч. Ер нь бол уламжлалтаар бол одоо яг улс төрөөр ярихад бол цэнхэр тойрог. Дээрээс нь одоо 300 мянган Улаанбаатар хотын 4.1 амьдарж байгаа маш их залуучууд их байгаа. Залуу сэтгэлгээтэй хүмүүс, орчин үеиг асар их байгаа. Энэ бүхэл бүтэн баг вант улс амьдарж байгаа. Яга вант улс гэж юм гэхээр одоогийн байгаа тодорхой хэмжээний эрх баригчд бас ингээд ийм айдсаар удирдах гэдэг юм болгоцсон байна. Тим зүйлс байгаа юу байгаа. Асуудлууд байгаа юу байгаа. Мөнгөөр саналаа хөдөлдөг хүмүүс байгаа юу байгаа. Харигчин, зандалчин хаа газар л байгаа шүү дээ. Тэглээгээд энэ хүмүүс хүн биш юм уу? Адилхан л хүн. Хинч яндангаасаа салмаар байгаа. Хинч модон жорлонгоос салмаар байгаа. 200 г-аар саналын худалддаг цаг өнгөрсөн үгүй юу гэдгийг л одоо хэдүүлээ харах цаг үлдсэн. Тэглээгээд надад дургуйч болох байхгүй да. Надад саналаа өгөхгүй байлгаа тэр хүн аригчин болчихгүй шүү дээ. Албатай муу ямар. Би зөв хүмүүсийг гаргаж ирнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна. Би байчч болно үгүй ч үж болно. Миний хувьд бол чадхаараа яг сая дурдсан үндсэн тэр хоёр л юм байгаа шүү дээ. Би яг гадаадд юу мэддэг. Хаус барихад яг юу хэрэгтэй байдгийг. Developer компани эхлээд орд юм байна. Тэхийн тулд барилга хот байгуулалтын хуулийн дээр юу оруулах юм? Дээрээс нь миний хамгийн сайн мэддэг боловсрол. Энд яагаад 1-р сургууль, 23-р сургууль, 33 хотын төвийн сургуулийн хүүхдүүд Англи, Орос, Франц, Япон, Солонгос ил үзээд тэнд сонгон найрхан, тэнд чингэлтэй, тэнд баг хангаа налах байгаа хүүхдүүд эдрийн бүр баг алийг ч үзэх боломжгүй байгаа. Нэг агаарын юм яриад ингээд сүртэй STEM програм яриад байх. Англи хэлтэй болгоё. Англи хэлтэй болгохын тулд юу вэ? За үнэгүй биш юм аа гэхэд менежментийн хувьд өгөхдөө хямдхан болгоё л та. Манай Universal-ын төлбөр 800 мянга мэдчихээн үнэтэй байгаа. Хотын төв ихэнх нь түрээсэндээ явчихдээ угаасаа. Гэхдээ тэнд 80 мянгаар хийх боломж байгаа л хэвгүй. Тэрний төлөө л явъя гэж. Тэрний төлөө гэхдээ сонгогдохын тулд 4 жил биш. 30 жилийн прожект болгоё гэж. Би өөрөө жоохон тууштай авах дуртай хүн. Ер нь тууштай зан бас нэг үдий зэрэгтэй намайг аваадсан байх гэж боддог байхгүй. Багаасаа тийм ээ. Царай зүс байхгүй, би хаа байхгүй нэг Америкт, Канадад нэг намхан Аз бойл байгаа шүү дээ, тийм үстэй. Тэгэл тууштай зантай байх хэрэгтэй байна, хөдөлмөрч байх хэрэгтэй байна гэл өөртөө бас нэг суулгацсан даваа тал байна л гэж харддаг шүү дээ, тийм. Тэнгүүд ийм юм байдгүй. Одоо жоохон хөнгөн юм асууж байна. Ер нь л энэ хийх гээд байгаа ерөнхий прогрессыг бол ингээд хүмүүс ойлгоцсон. Тэнгүүд ингээд өөртөө чацаа ингээд улс төрт байгаа гараад байгаа шүү дээ. Одоо ингээ би ч гэсэн ордонд таардаг л юм. Ингээд ингээ ярьж байхаар ярьж байгаа хүнийг ойлгохгүй тэг ингээ маа заа зэгээр өөрөө ингээ шууд хүлээж авч яваад уг нэг энэ төрийн байгууллагт ажилладаг одоо найз сүхэд мөхөдөө шүү дээ. Амар хөгшөрсөн заяа. За би хөгшин царайтай гэж болон заяа. Гэтэ би 16 талаатай хүүхдүүдтэй ажилладаг байхгүй юу? Би өөрийгөө бол залуу сэтгэлгээтэй гэж боддог ингээд. Би өөрөө инех дуртай хүн инээлэх дуртай. Тэр хизээдэг хөгшөрт юм хөгшөрт дуртай ингээд ярианы хоолооны тембер мембер хоолоо шахаал нэг л чухал царайлаад үсээ за тэр гэлдэж бэлтгэж яг. Цаанаасаа нэг тийм ингээд тэгээ байгаа сэтгэхүүн бүгд төр дор оршмоо гэж ярьж мараад тэ ингээд come on бүр нэг тийм болцсон гаруудыг харахаар бүр ингээ cringe цаашаа Багдаа найзалж исэн баг надаас 10 ах болсон байгаа юм чи. Тэгээд тийм болгоч тийм бахта би ингээл гайхаал идэв. Амар тийм босоо нэг коммунист тогтолцоотой. Болгодог юм шиг бэлээ. Ерөөсө зүгээр үг сольж болохгүй. Одоо зүгээр үг солихоор энэ одоо юунда энийг даана гэж харддаг юм. Тэгээ энийхгүй байхаар энэ одоо хэний хүн ингээ дотроо ингээ амар олон кодтой тэрүүгээр ингээ явчих тийм билээ. Тэгээ амьдрал come on it's not that serious гэж байгаа шүү дээ. Яа шаардлагагүй үнэ зүгээр ингээ зүгээр л үнтэй ярил та. Инээл дээ. Тэг юм болгоныг ингээл тайлбарлаад ингээл энэ явахтай нөө хүний humor хүн тэгэд гол зорилго хөгшрөх биш үсттэй юм ч та.
тийм болгоцсон юм байлээ. Юм ч их дуртай юм. Тэгээд одоо ингээд ороод ингээд тэр донд ингээд яг иймэрхүү vibeтай байгаад нь штэ. Тэгэхээр хүлээж авч гин үү? Аав штэ. Жохон ингээд өөрийг чи хараад жохон хөвчлөлтэй болж молоод ингээд тэр өрөөг би минь амар гой задгаач чадгаа. Гэхдээ та нар зүгээр өөрсдөө ингээд найз нөхдөөрөл бодоод үзэлтэй ингээд танах долуулаа гэсэн үү? Долуулаа уугаа сууж илээ заяа. Тэгээ нэг нь ингээд амар гой фан байгаа л ирэхээр араас нь ингээд нэмэл жоок мок нэмэгдэл явдаг үстэй. Нэг нь даун болчоор ингээд тэр эн чинь хүн чинь ингээд тийм нэг энержи байгаад шүү дээ. Бие биенээсээ ингээд тэжээгдэж идэг. Хүний нэйчэр адилхан шүү дээ. Тэгэхээр би бол яг тэгж боддгийг. Намайг ингээд тахгүй. Чи муу нам дагсан, яасан, ийсэн, авах ч янз бүрээр гоё хэлнэ шүү дээ. Тэгээ хаан гол нь алиалагчаар тэднийг инээлгээд самбарлаа гээд байгаа үнцэг байгаа байхгүй. Хэнийг инээлгээд байгаа? Мэдгүй. Тэгээ би өөрөө чи нийгэм тарагч байгаа гэдэг өөрөө чи асуугаад байна шүү дээ. Хүн инээлгэж байгаа үнийг яага араа нам даглаа гэдэг юм заяа. Үгүй ээ. Манай уухийн бас дагуулад байгаа байхгүй юу? За хэдүүл ийм прожект ингээ. Тэгэхээр тэр темберд нь орохгүй. Өөртөө дагуулж ингэж гоё юм vibe үүсгэх нь чухал. Гэхдээ нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Тэр намд ч бай, одоо төрийн ордонд ч бай, байнга хөнгөцөө зангидаад яваад ийдгүй юм байлээ. Бас зүгээр ингээл cool fun хүмүүс зөндөө байна штэ. Энэ зүгээр үндсэн тэр нэг инээлглээ барилаа энэ төр гэд хүн инээ хэрэгтэй штэ тий. Хамгийн гол нь 4 настай хүүхэд дунджаар 300 удаа инээд юм байна. 40 настай хүн дунджаар 4 удаа инээдэг гинэ. Амар имэнэлтэй байна штэ. Тэг ингээ явж байгаад энэ чинь аль бэрийн прогрессор ундаг. Ингэжсэн 23 насн дээр огцон мундаг гин. Тэр нэг сургууль мургуул төгсөж ажил амьдрал дээр гаргадагтай холбоотой юм шүү. Тэрэн дээр ч одоо нэг тийм сүргээр хандаад байгааг нь би бол хувьдаа ойлгодгүй. Тийм. За одоо намд хэлсэн үний үед нэг асуулт асууя. Аль нэг нам нь гарах нь чухал юм уу? Эсвэл хөгжлийн бодлого ярьж чадах хүн чухал юм уу? Одоо ингээд аль нам нь ялах уу гэдэг баг тийм яриа яваад штэ. Уг нь тийг шаардлагагүй штэ. Олон нийтийг зөв төлөөлж чадах хүн гараад бөөнөрөө нийлээд хошоод ажиллах хэрэгтэй штэ. Тэнгүүд ер нь яг аль талт нь яг танаа нам ялчвал алах гэдэг юм шиг мэдрэмж төрөөд инөө эсвэл хин ч яах вэ зөв хүмүүс нь гараасаа гэсэн ерхий ойлголт байна уу? Наад асуулт чинь нөгөө боловсрол чухал уу сэтгэл чухал уу гэдэгтэй лагаар нэг сонсогдож байна. Хоондоо нөгөө аль нь байх ёстой гэдэг юм ярих гэдэг л та. Нөгөө ийм пост яваад байгаа нь зөвлөдөө нөгөө миний нам ялаасаа биш миний улс хөгжөөсөө гэж саналаа өгөөрэй гэдэг тийм ээ. Тэгээд яг аль нь чухал гэдэг нөгөө нам талаас нь эхлэх юм бол угаасаа одоо хүмүүс бол өлег болтлоо сонссон баг барууны бодлого зүүнний бодлого зүгээр хамгийн энгийнээр ярихад одоогийн яг нам шүү. Ингээ яваадах юм бол чи бит хоёрын татвараас ингээл аваалах юм байна. Сайнтайч муутайч нөгөө баруун талын нам засаглал шиг хувь тавилангаа чи өөрөө шийдээ. Асуудлаа өөрөө шийдэхтэй. Тэгээд татвараа баг төлнө. Гэхдээ өөрөө асуудлаа шийдээрээ. Төрөөс илүү одоо халамж байхгүй шүү гэдэг талаасаа бол би одоо юу гэдгийг юм баруун төвийн үзэлтэй ардчилсан нам болон өөр ямар нэгэн нам байдгийг ялаасаа гэж дотроо бодсоор ирсэн. Насан туршсан цагаас хойш ганц гинтийн намд илтсэн юм биш. Гэхдээ яг дотор нь ороод арахаар энэ дотор ч гэсэн хог шаарууд байна. Би хувь хүн дээр нь яриаг шүү. Одоо гадны оронд яадаг либерал консерватив хоёр байлаа шүү. Яг ингэж л хуваагддаг. Би цагаачдыг эсэргүүцэж чинь. Эсвэл үгүй цагаачдад бичиг баримтдаг. Би бууны хуулийг эсэргүүцэж чинь. Гэхдээ бууг зөвшөөр. Одоо ингэж жоод улс төрийнхөө параметр дээр баруун зүүн гэдээ ингээл ялгарч байгаа үстэй. Төр яах вэ ядуу хүмүүстээ тусалж болно. No. Хүн болгон өөрийнхөө асуудлыг шийдээ. Гэтэл одоо ардчилсан нам дотор ч гэсэн ингээд харангуут энэ талд нь хүмүүс байгаа юм. Бүр энд нь байгаа юм. Тэр цаана байгаа юм. Тэр фашистууд байна уу? Энэ нам ардчилсан дотор фашистууд байна. Тэгэхээр чи энийг бүднэр нь гаргахыг их бас хэцүү. Харин тий. Хэцүү. Гэтэл манайх нөгөө нийтээр төлөвшөөгөө байхгүй. Ардын нам дотор ч гэсэндээ гайгүй гүч манай нам дөрөө тэр ч гимэр хүмүүс байгаа байхгүй юу?
Тэгэхээр чин нөгөө айл гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй. Оо хүний их мөрх либерал стирчлөө гэжсэн Facebook дээр пестаг алд үүжил гэж бичээд байгаа байхгүй. Манай талын. Гэхдээ тэгэхээр чин энэ танаа нам би лаах гэж мэдгүй гэмээр санагдтыг нээд хурал мурал дээр тэнд сууж идэг байхгүй. Тэр нөгөө гэмээр. Тэгэхээр чин яг хар цагаан гэж хэлж чадахгүй нөөр бидний нөхцөл байдал юм байна. Нөгөө магадгүй араас нь асуух гэж. Тэгвэл яах вэ? Яаж өөрчлөх, яаж зэгцлэх юм? Боловсруулалтын асуудал байгаа шүү дээ. Гайгүй эрүүл залуучууд нь те та ороод ирээч ээ. Улс төрийн сонголтоо хийгээд те та ороод ир гэмээр байгаа байхгүй би. Би хүн болгоныг улс төржүүлээл намжуулаад ингээд байгаа юм шиг. Угаасаа хоёлаа насаараа бизнес хийцэн, насаараа гэдэг насан турш цагаас хойш хийцэн залуу хүмүүс хизээш намчин болоогүй, намчин болохчгүй. Эрүүл ухаантай ингэж салхи оруулах тэгж дотроос нь л өөрчлөх. Гаднаас нь Facebook коммент бичээд тэр хулгайч ахнаар зайлахгүй юм байл шүү дээ. Тий. Хизээ ардчилсан намд илсэн билээ. 23 оны 4 сард. 23 оны 4 сард. Та өнгөрсөн 8 жил сөрөг хүчин хийдтэй сөрийн сөөч үйсэн гүтээ ардчилсан нам. Тэн дээр нь юу н ямар байр суурьтай байна? Ер нь дуурайд олон нийтэд хүрэхгүй байсан юм уу? Эсвэл бол маркетинг PR нь муу байсан юм уу? Эсвэл тэр талдаа өөр тэмцээд байсан юм уу? Ийм баг. За 60% нь сөрөг хүчин бол хийгээгүй гэж бодож байна. Тэгээ энэ 60% дотроо ихтэй ийм баадаг. Одоо сүүлийн 30% байгаа юм гэж. Тийм. Сүүлийн 4 жил нэг юу байлаа л да. 11 гишүүнтэй байлаа. Миний хардаж байгаагаар бол 5 6 нь бол ерөөсөө тийм манай талдаа биш. Нөгөө талдаа ч гэсэн сүл бэлдсэн хүмүүс байсан юм шиг байгаа. Тэрний өмнөх 4 жил 9 гишүүнтэй байдгийг. Тэгэхээр ямар юмных нь сөрөг. Одоо чүү бүлэг байгуулж байгаа байхгүй юу? 8 7 гишүүнтэй байгуулвал яадаг вүлээ. Тэр сөрөг хүчин болоод дуурайд баг нэмэр байхгүй нөхцөлд байсан. Гэхдээ өөрсдөө ч гэсэн ойлгохтой дуурхаа хөрвөл гүндэл ах маань 2000 онд тэнцээ лооцсон барайл өвчгөн жөгжил байсан шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг ус ойлгох хэрэгтэй баг. Сөрөг хүчин гэхээр юм болгоны эсрэг орилож чарлаад байх ш. Уг нь зөв бодлого боловсруулад өөрсдөө хуулийг танилцуулаад тэгж чадаагүй. Яагаад тэгэхээр тэрнтэйгээ мантай байсан бас. Дотоод зодон амар байсан байна. Овоо зэгцэрсний дараа л би харцангуу орж ирж байгаа ш. Тэгэхэд л амар байна. Тэр тайзан дээр 2 хүн хэрэлдэж байгаа энэ ч 2 хүн зодтолж идэг. Ерөөсөө байнгын энгийн үзэгдэлц. Салгаж байгаа ч амтаа тэрийг. Тэгэл тийм л тий эн чинь бас нэг төрлийн хөргө ардчлалтай л байгаа үстэй тий. Тэгэхээр тийм байна. Нөгөө талдаа би бас нэг юм анзаарсан. Тэгжил байдаг гэсэн шиг. Тэр энэ хоёр их чи яриа юу ч биш зөө. Тэгэнгүүт нөгөө талдаа бас хүчнэд дэд юм байна. 10 сарын 23 24 онд жишээ нь ардчилсан намаас ковидын сонсгол болох байсан. 20 их 80 төгрөг хайчдсан. Гэтэ жинхэнэ арчих боломж нь байсан мэт тий. Будаа олох байсан байхгүй. 8 сая төгрөгөөр имжлээдсэн тий. Эхний багийн бараг тэр Франц гэрчин 150 сая имжлээд лөө. 151 илүү 52 ч. Тэр хоёр бие үнэлэгч ковид тусаагүй мэдээ тэрвэрлдэжээ гэдэг сонирхол гарч гэж үздэг ч шүү дээ. Тэгэл шатаа алд үүжилгээл баян зүрхийг тойруулаа шатаа ядар гэдэг жийсэн шүү дээ. Тэгээ тэр цаг үед амар их мөнгө хийсэн. Нэг ширхэг маск 20,000 төгрөг байсан. Ингээд 20 их 80 төгрөг. 20 их 80 10 их 80 байхгүй. Энэ дээр ковидын сонсгол хийгсэн байхгүй. Тэгсэн чинь ардын нам яасан гэхээр тухайн үед хөөх юм уу охины амиар улс төр хийх гээд 12 настай охины нэг амир хэрэг байсан шүү дээ. Хүүхэд хамгааллын сонсголыг 10 сарын 25-нд тавьчихсан байсан. Олонний анхаарлыг өөрт шиг чиглүүлэх гэж байгаа. Тэгээд дээрээс нь шинжээж томилж өгөөгүй. Тэгээ зарим үед нь сэтгүүлч дээрээгүй мэрээгүй энэ тэр ковидын сонсголыг хийлэхгүй байсаар байгаа дүүдийг хүрчлээ. Тийм ээ тий. Тэрэн дээр будаа олох байсан. Тэгэхээр ингээд хүчгүүдүүлээд идэв юм. За нэг 10% нь үлдэж байгаа. Нөгөөх нь яах вэ гэхээр чаус сөрөг хүчний ажлыг дуурж байна. Оо би ч одоо нөгөө нам мамын гаруудтай заримтай фэйсбүүкээр найз байгаа шүү дээ. Оо лаг дуурж байна. Тэгээ нөө видеог нь харахаар 21 view юм өөр гэмтэй тоож үзэж байгаа юмтай алга тэр юм. Дуураад ах юм аа. Уг нь сайн дуурах юм. Тэгэхээр
21 үдцсэн л байгаа байхгүй тий бас. Тэгэхээр сөрөгчний ажлаа хийгээд байгаа. Зарим дуурж байгаа дээр нь шоолуулаад ах юм аа нэг юм 76-аас 11 гишүүнтэй мөртлөө хамаг Ермаа минь ярьсан манай талыг юм байж байгаа юм. Йоо. Харин чин дуудаж ийн эдэргээд энэ юу Ермаа яриад бас манай талын гишүүн байж идэх гэж. Тэнгүүт нөгөө талаас нь сая ковидын сонсголыг хийлгээ өгж штэ. Ингээд ковидоор мөнгө идсэн гэж штэ. Ганцхан ардын намын идэг байхгүй. Танаа намын ах нар маск заасгыг авчираад 14 тэрбумын тийм үү. Мөнгө авцсан байгаа байхгүй. Ковид үеэр тэг ингээ өөрийнхөө доор байдаг компаниудаар маск оруулж ирээ. Нэг удаагийн онцлогыг ингээд эрүүл мэндийн ам зарж мараа ингээ холилт. Энэ нэг юу яадаг шиг байгаа нэг яг мэдээж ирэх хэрэгч нам юм чи хийх иддэг баг 80 90%. Үлдсний яалч манай намын ах нар туужгаар бид нар холилдож хатаад байгаа. Бид нар ингээд юм хэлэх гэхээр ах нар байж. Тэгээ магадгүй хөдөлдөггүй өдөөж магадгүй. Магадгүй шүү. Магадгүй шүү. Энд чинь ингээд бодит байдал шүү дээ. Зүгээр одоо ороо хаар заяа. Одоо яг ингээд далбаан доор нааталт нь харагдаад байгаа боловч цааталт нь ороо харахаар танаа намын ах нар бүгд байна. Тодорхой хэмжээнд байлгүй байх. Тэгэд энэ болгоны чинь одоо бас нэг авааштай чанар нь юу штэ намын дарга сая нөгөө нэг юун дээр дурд 126 хүний 102 нь яг одоо шинэ хүмүүс байгаа гэдэг дэвшиж байгаа. Тэр үнэн багхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө бас гайгүй эрүүл тохио. Яг ардын намд ч гэсэн лист мэст нөхөөрхө харагдчихилээ. Тэгээд сайхан шинжлэгдээд би бол одоо хувьдаа боддгийн өөрийнхөө итгэж байгаа үзэл баримтлалыг тийм ээ нөгөө талд ч гэсэн надтай адилхан үзэл баримталтай хүмүүс байгаа шүү дээ. Булган туяа гişүү мишүү тэр бол бас ихэнх зүйлдээ бид хоёр санал нэгддэг. Дамдын ямтай бол бид нар англи хэлний юм дээр бүр хоёр гараа хоёр хөлөө өргөөд ингээд хэмжээд харьцангуйс эрүүл ухаантай хүмүүс байна уу? Байна. Тэгэхээр ингээд сайхан бүгдээрээ нийлээд улсын орны ирээдүйд урт удаан хугацаанд хөгжүүлэхийн санал гэж мөрөөддөг шүү дээ тий. За одоо үйлдэл хийгээд хэлсэн юм шүү тий ямар ч байсан. Тий. Энэ сонгуулны яах юм бэ? Тэ яах юм бэ? Одоо нөгөө идрэгийн комеди дээр ярьдаг шиг сүсгэлээ л байж байгаас одоо тий. Нэр юу яасан чи остер дараа нэр дэвсэн чи танай комедигийн хэд хэр дэмжиж юм? Яаж хүлээж авч байна? Үгүй би тэр хутгалдуулдаг. Юу энэний талаар яриач байгаа. Тэр нь бараг цэвэрхэн амар тий. Яах хэрэггүй шүү дээ. Тэгээд зүгээр мөрөөрөө ажиллаа. Тэд нар мөрөөрөө ажиллаа амьдралаа хийгээ бэйжиг тий. Тэгээд ядж хагаад манай төөгөө чинь номын сайттай хамт бизнес хийдэг баха. Тэгээ нэг тохирогтно. Хосцсон шүү. Тэгэхээр яхаа найзгаа тиймэрхүү юм тутгалдуулаад тэгээ хүн болгон мэдээж чадах чинээгээр л нөгөө яла өөрийнхөө дэмжих хүмүүсээ цуглуулах бах. Тэгэл би бол комеди хойдыг юм аягач гэдэг. Тэгж л. За ямар ч байсан айгу их хүчтэй л орж байгаа юм байна. Юу хамраамаа зангидаад яг улс төрчтэй ярилцахад нэг төрдөг мэдрэмж үүд байхгүй юу нэг төстэй. Одоо ингэ хичээн даа гэхээр яг ингээд ламаг төөрүүлээл ингээд аваа явж мавчдаг. Би тэгэх гэж чадахгүй байна. Сайн дэж ингээд хамраамаа зангидаад ингээд тийм яриа чи ер нь 2 жилийн дараа л өндөг үцэгдчихдэг байхгүй. Тэр яг энэ ирчээрээ тэгээд ороод тэгээ уусаа асуудлыг мэдж байгаа шүү дээ. Тэ түрээсэлж бизнесийг ямар ахыг мэдж байгаа. Асан цалингаараа ажилтнууд чи яаж амьдарч байгааг мэдж байгаа. Тэгэл энэ агаар бид нар л асуудлаа яриул угаасаа дуусахгүй шүү дээ. Дуусахгүй. Тэгээд бүгдийн нас мэдээж чаваа шийдчихээсэй найдаа мэдээс. Хамгийн гол нь бас юм билээ. Би нөгөө хэлж ярьж байгаа үнд их боломжтой байхгүй. Дараа нь ороогдож би өөрөө нөгөө сошиалор маш олон улс төрчдийг шоолсон учраас тэ кармагаа бас авчруулмааргүй байгаа нь худлаа ярмааргүй байгаа. Хит их дөвөөлгсөн амлалт өгмөөргүй байгаа. Yes, үнэхээр англи хэлний төвийг төртөө хувьтай хоршоод барья гэдэг бол байгуулъя гэдэг бол тийм юу биш хэвгүй да. Боломжгүй зүйл биш хэвгүй. Би 1000 хүүхдээ гадаад сургая гээгүй шүү дээ. Би тэр гэр хоолыг хаус оруулалт болгоё гэд энэ чинь 30 жилийн прожект гэж хэлээд шүү дээ. Одоо өнөө маргааш тийм мэдээж тэргөө 2 нам 3 4 намууд ингээд одоо сурчлагын үеэр мөрийн хөтөлбөрөөр танилцуулагдахаар үнийг чөлөөлж яаж цахилгаан станц эрчим хүчмөсгүйсэгүй юмнуудаа ярина. Зарим зүйлс надгүй явна. Бөөрөлжүүдийн цахилгаан станц энэ төр ороод ирэхээр дэдвүтц ороод ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь одоо ер нь манайхан ч гэсэн айхтар болцсон. Том зураглалаараа бүтцийн асуудал, системийн асуудал байна уу байна. Тэрнээс ч худлаа ярьж байгаа хүнийг бүлбүл тусарж байгаа хүнийг андахгүй болцсон.
Тэгэхээр тэрэн дээр бол бас хүний аваад үлдчихмээр л байдаг шүү дээ. Сонгуулийн дараа яах вэ? Амьдрал үргэлжлэж сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх бид нэр залуу хүмүүс байна. Зөндөө удаа амьдрал байгаа. Би ядж байгаа дандаа алхаж явдаг. Хотын төвд амьдрдгийг хэлэх үү. Хүний царай яаж харах юм тийм биз дээ. Дандаа алхаж явдаг юм чинь. Тэгж л бодчих та. За тэгээд төрийн ажилд амжилт төсөө. Маш их баярлалаа. За энийг манай сэтгүүл шүү. Ваа. За баярлалаа. Энэ айгүй хөрхөө. Би баг нэр дэвшүүл тарах материалаа бэлдсэн байгаа юм. Тийм байна. Надаас илүү тий. За баярлалаа. За баярлалаа.